Би харагдаж байгаа юу? Сайн байцгаана уу? Би ундрмаа байна. Би хаана вэ гэж өөрөө төрсөн юм уу? За миний ард Чожо байна. Эрдэнэт хийвснээ постэр дээр Чожогийн зураг байна. Яна уучлаарай би энэ зүлгэн дээгүүр нь шууд Чожог харангуутлаа зүлгэн дээгүүр нь гişгэ гараад ирсэн. Одоо газ салдээ. Таны киноны дуу дуулсан шүү дээ. Тийм, манай single ladies 3 киноны дуу дуулсан. Маш олон хүмүүст хүрсэн. Гоё дуу хийж өгсөн. Чожодоо баярлалаа. За ингээд одоо бүгдээрээ би Эрдэнэт хотод ирсэн байна. Эрдэнэт хотод бол миний амьдралын бас ихэнх хугацаа Эрдэнэт хотод өнгөрч байсан. Би айгүй гоё зоригтой урдан дандаа лайваар өөрийнхөө хаана гоё газар очсноо та бүхэндээ үзүүлдэг байсан. Сүүлдээ би одоо влог хийж байгаа тий. Тэгээд Эрдэнэтэд ирснээх би та бүхний хамгийн хэрэгэлдэг айл болгонд байдаг хевс хэрхэн бүтдэг тухай та бүхэндээ үзүүлэхээр энэ влогийг хийж байна. За одоо бүгдээр ингээд хевсний дэлгүүрлөө нарыг. За намайг дагараа заяа. Өдрийн шууд өөрөөр эхэлсэн. За одоо бүгдээрээ хевс харъя. Эрдэнэтийн хевсийг үзье. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Зоочлаар би маск авчи тэгээ газар явж байгаа чинь энд юм ярьж байгаа чинь. Юу гэсэн бэ? Яасан хөөх юм бэ гэсэн үү? Баярлаа. За цаашаа явцгаая. За тэр нааг танихгүй ундрмаа юм уу? За баярлаа. Намайг хөөх юм бэ гэсэн. Баярлаа. Им гоё. За одоо бүгдээ хевс үзье. Та нар ийм их хевсэн дотор нэг дор ингэж олон хевс байх ийм объектэнд орж ирж үзсэн юм уу? Яна одоо бүр ингэ димиг реклам шиг ярьдаг болчиход байна шүү дээ. За энэ тараас бүх төрлийн хевс байгаа. Энэ хевснүүдийг яаж хийдгийг бас хармаар байна те. Одоо энэ баатруудын хевсийг харъя л да. Энэ хевс яадаг вэ? Олон хувь хийгдсэн үү? Энэ нэлээ олон хийгдэг байгаа. За цөөхөн өөр хийгдсэн байгаа. Тэгээ нийт 50 өргөнтөө 4 м урттай байсан. Тэгээ 9 өрлөг. 9 өрлөгийн хевс. Цөөхөн ширхэг те Монголд. Тэгэл манай нөгөө нэг юм одоо юм баатруудад дуртай. Хүмүүсээ үл энэ хевсийг авч болох нь энэ хевс 582,000-аас 494,000 болсон байна тий. Би зөв хэлж байна тий. За юм байна. За ингээд цаашлаад явъя. Энэ бол дороожнууд байна. Миний мэдж байгаагаар тий. За чи надад гоё юу хийгээ явчих юм уу? Хин гэдэг танилцъя. Дэлгүүр эрхлэгч. Оо Батуйг дэлгүүр эрхлэгч. За Батуйгийг хин гэж дуудах вэ? Батка. За хоёга. Ингээ хоёга дээр одоо дэлгүүрээр аяллаа. За хоёга микрофоноо барьчихдгоо. Игчтэй энийгээс ингээ өгөөд ингээ яваа заа. За тэгээд 6 сарын 10 хүртэл хандлагатай байгаа юм байна. Энэ цэцгийг араа ямар гоё. Энэ бол одоо метр өргөнтэй 2 м урттай орны хевс байгаа. Энэ жишээ нь одоо 194,000-аас 30% өндрат 135,800 болох жишээ. Гоё дэлгүүр эрхлэгч вэ. Бүх юм тодорхой яадаг. Энэ хүүхдийн өрөөнийх байна. Тий, энэ бол одоо тий хүүхдийн өрөөнийх байгаа. Энэ 4 м өргөнтэй дарааж байгаа. За хэмжээнүүд нь яг тэ те. Ингээд энэ юу юм? Энэ бол одоо мотоциклын суудлын хевс байгаа. Энэ 9,000 төгрөгтэй байх жишээтэй. Энэ 9,000 юм уу? Тий. Оо энэ хараа мотоциклын суудлын хевс гинэ. Ямар гоё юм бэ ингээд. За энэ дээр би амар инээдтэй санчлаа би. Хоёгаа би чамд ярьж өгөх үү? За манай Эрдэнэт хотын айлууд одоо хүмүүс тэгж асуудаг байхгүй надад намайг нэг Эрдэнэтэд байсан гэхээр хүш ундраад ингээл Эрдэнэтийн айлууд ингээл ханандаа, шаландаа ингээл баг таазандаа хевс хийж амьдрдгүү гэдэг байхгүй. Тэгээ би хэлдээн тийм ээ манах тийм байсан. Таазандаа хийдгөөсөн манах бол ингээ ханандаа ингээ битүү хийгээд тэгээ шалаа битүү. Үнэн биз дээ тий. Тэгсэн чинь ингэдэг байхгүй юу? Энэ бүр болсон явдал шүү. Нөө орон дээр диван дээр дэвсдэг хевс юм байсан те ийм цацагтай. Тэгээ диван дээр урдуур хэсгээр ийм цацагтай. Тэгээ диваны урдуур ингээ унжаад иж идэг цацагтай. Тэгсэн чинь нэг ийм өстэй урдуураа ийм өстэй нэг хөрхөн хав байдаг штэ. Ингээ өс нь ийм бүр энэ хүрцэн. Тэгсэн чинь тэр хав хүүхэд нь ингээ гарч яагаад энэ өсийн нэр нь тайрчээ өөрт нь бас хэцүү байдаг байх гээд тэрийг ингээ тайрсан чинь юм харах болсон гэсэн. Тэгсэн чинь нөгөө ингээд юуны бүр ингээд нөгөө диваныхаа араар очиод тэр аль яг ийм хевстэйсэн юм байл та ордоор онцдаг. Тэгсэн чи тэр саглагрын араар орчоод ингээ хараад гэсэн. Тэгээд тэр нохонд тэр ус байх л өстөөсөн байгаа байхгүй тий. Тэгээ ийм саглагар ийм хевсний ийм гоё. Нүүд гэрийн зориулалттай байсан гэсэн. Тий. Энэ яг нөгөө нэг хевсэн тийм байсан. Энэ болоход гэрийн хамны дээгүүр татдаг хевс байна гэсэн. Бүх юмыг бүр ингээд нөгөө нэг чиглэлээрээ олон жил үйл ажиллагаа явуулсан компанийн жишээ. Тэ энэ юу вэ гэвэл яаж гэнэ гэхээр ингээд Монголынхаа нөхцөл байдал бүх юмд ингээд зориулаад
бүгдийг хийцэн тий. За хоёгаа битэр одоо дахиад нэг өөр тасгар ороод ирэх хоёгаа эднэр юу юм бэ? Энэ одоо маа юу нэ аймаг бүтээгдэхүүн байна. Хүнжил байна. Юу ямар материал нь ямар юм? Энэ бол одоо 100 хүнд аваа байгаа. Дотор нь одоо хоньны ноос, тэмээний ноос байгаа. Оо. Тэгээд хүний хүний хүнжил, хоёр хүний хүнжил. Хөө ямар гоё байна. Хүүхдээ хүнжлнүүд бас байгаа. Бүх юм байна шүү дээ тий. 2 м 20-тай, 2 м 20-тай, 2 м-тай хүнжил байгаа юу? Бага тий. Тэрнээс нэгийг авъя дөхөө. Бараан өнгө байна уу, ямар өнгө байна? Одоо хоёр хүнийх нь болохоор одоо энэ байна. Одоо таны яг сонирхсан. За энийг авъя. Энэ ингэдэгсэн би нөгөө сонсч байсан наасан хүнжил болохоор халуун үед болохоор нөгөө дулаацаа биш халуун үед болохоор сэрүүхэн байж чаддаг. Сэрүү үед болохоор халуун байж чаддаг, дулаан байж чаддаг гэсэн. Тэгээ одоо нөгөө 100 болж байгаа бид нар аяллаар их явна. Бас энэс ингээ аваа явуул. Ихтэй энэс бэлдээд өгөө. За тэг. Энэ тэгээд үнэн хараа. Үнэн заяо. 89,900. За энэ юу юм бас ноос юм уу? Энэ бол одоо ноолрон гэдэг юм байгаа. Ноолор энэ ямар гоё яраа. Энэ бас ноолор. Өдрийн ноолор байгаа. Тэгээ энэ талаар нь бас ноолрон цамцнар, шайлнар, нөмөргнөр бас байгаа. Тийм бай. Хүй. Оо бүх юм биш. Ноос ноолорон бүх бүтээгдэхүүнүүд байна те. Бүсгүүчүүд, ирчүүдийн хувцас байна. Хүй тэн тараа. Тэр хөөрхөн ямаанууд байна, тийм ээ. Бид нар энэ хоньны ноос, ямааны ноолорыг ерөөсөө өвтгөлгүй авдаг үстэй. За одоо энэ хараа. Энэ аюу гоё харагдаад тах юм. Энэ бас танах хийд юм уу? Мах өөртөө байгаа 100 хүнд байгаа халаад бас байгаа. Хөш энэ хараа материал нь дээдл нь бас нэг хүүхдээ байна, комод бас байна. Одоо энэ халааднууд бас байгаа. Энэ хараа хоёга. Би одоо жишээлбэл хотод яг ийм гоё халаа тайгаад олохгүйсэн байхгүй юу? Нэг бол ингэдэг нөгөө материал нь юм ширүүн, тэ нэг бол бүр юм зузаан. Гэтсэн чи энэ бүр энэ ямар материал гинэ? 100 хүнд байгаа. Энэс авъя энэ үнэн хэдэ? Бас үнэ харж. 66,000. Энэ аюу гоё. Нэр шүү. Энэс том арзмаар байгаа те. Саясаар байгаа юу? Тийм XL байгаа. XL хамгийн томыг авъя тхөө. За тэг. Энчнээс нэгийг ингээд авчи. За би тэгээд ямар ч гэсэн юу бол энэ ч тэг бэлтэл боолгуулаад орчихъя. Би одоо үйлдвэрээр явна. Хевсэл хөвгдгийг хар. За. За хоёроо баярлаа. Би цаашаа явчих байхаа чи ажлаа амжуулах уу? За. Тэгээ баярлаа хоёроо. Хамгийн том арзмаар нь. За одоо бүгдээрээ өөрсдөө чөлөөтэй бай. Хоёроо бас. Хоёроо баярлаа. Манай Эрдэнэтийн залуучууд энэ хараа. Монгол гэр байна. Ямар гоё яг нөгөө нэг юм шоурум хийгээд тавьсан. Монгол гэрээрээ тэг Монгол гэрт байдаг баг бүх юм биш те. Ор байна, авдар байна. Ширээ байна. Энэ ширээ нь болохоор шатар тоглодог бас юм хөлөгтэй юм байна. Тэг сандалнууд дандаа гар хийцэр хийцэн, цэвэр мод нарсаар хийцэн лив шиг шүү дээ. Айгу би зөв тайлбарлаж байгаа хаа. Тэгэд ингээд яг бүх юм энэ гэрийн гэхдээ хамгийн гоё юм нь энэ бүр нэг тийм гоё эртний антик одоо эртний бүр эрт хэрэгжилжсэн гэр юм шиг шүү дээ. Үгүй юм болов яг өөрөөр нь хийгээд лагтцсан. Тэгээ энд ингээд нөгөө хевсээр хараа. Ийм баатруудыгаа хевсээр хийж уралж өгсөн байна. Энд хурдан морд байна. Энэ хевс доор нь дороож дэвссэн байна гэд ингээд эднийх болохоор нөгөө нэг энэ эсгийгээ хийн те. Юугаа ингээд бүх юм нь байдаг болохоор ингээд Монгол гэр юм болчихж байна. Энэ ямар хөөрхөн юм бэ? Хүш бид нар ер нь юу яаж ах хэвээр юм шүү. Би ер нь ингээд гоё үйлдвэрүүдээр явж гоё юм хүмүүс дандаа гоё юм харуулна. Дандаа монголчуудынхаа бүтээн байгуулалт, монголчуудынхаа брэнд болсон бүтээгдэхүүн, дэлхийд өрсөлдөх үеч бүтээгдэхүүн, тэнд ажиллаж байгаа хүмүүс, тэрнийг удирддаг баг гэл бүх гоё юмнуудыг би таньд дандаа үзүүлнэ влогоор дандаа надад цуг байгаарай. Энэ ар ийм хөөрхөн. Тэ 19-р зууны үеийн ийм хатан эмхтэй байна. Бид нар жоохон бахта ингэж тоглодог гэсэн. Энэ хараа. Одоо энийг харж байна. Энэ ингээ хараа. Ингээ унтуулчихдаг гэсэн. Ингээ чингээд энэ цагааны ингээ бага болгоод. Тэгтээ энэ бүр өөрөлж тэ эсвэл ингээ одоо би сайжирсан юм. Тэ нүдийг ингээ томруулчихдаг гэсэн. Ингээд жоохон бахта гэрийнхээ хэсэг дандаа ингэдэг гэсэн. Тэгээ буцаагаад ийм чартар янз бүрийн хэлбэртэй болгодог. Одоо энэ бол одоо би өөрөх шиг олгоё бүр том. Тэгээд нөгөө нэг ингэдэг штэ.
Энэ бол тэгтээ үнэхээр сайн байна. Энэ яаж хийдгийг нь одоо би бүр харахыг тэсээ ядаа хүлээж байна. Ингээ бүх юм биш барьцсан. Ингээд тэгэд нэг хевсэн дээр аюу гой тод гарсан байна. Тэ. Тэгээ энд болохоор ингээл загвар зохион бүтээгчид сүлээд би зүгээр сонсож байхад маш сайн загвар зохион бүтээгчдийг авч ажилуулдаг гэж сонсч ирсэн тэ номин. За тэгээд нэг юм хэлчихье. Нөгөө нэг гар утас байхгүй байхад 70-аад оныхон 80-аад оныхон жоохон бахта 90-аад оныхон ч орно шүү. Энийг тахсан байхгүй гэж. Юу хийдэг байсан бэ? Орондоо ороод юу хийдэг байсан бэ гэсэн чинь яг обойныхоо хээг хараад хөвтчихэдэг байсан гэсэн шүү дээ. Уцаараа оролдохгүй. А бидний үед манай Эрдэнтийнхэн бол яадаг байсан бэ гэж хевснийхаа хээг хараад иждэг байсан шүү. Тэгэхээр бид нар амар мундаг байгаа зүтэй. За гих мэтчлэн маш олон хевс байна. Хэдүүлээ одоо энэ олон хевс, энэ гой бүтээгдэхүүн ямар дамжлага дамжаад яг ийм болж ирдэм бэ гэдгийг бүгдээрээ хамтдаа явж сонирхцгоё. Тэгээ бүгдээрээ одоо дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн хийдэг. Манай Эрдэнэт хотынхны эрдэнэтчүүдийн бахархал болсон Монголдо одоо хевс гэхээр л Эрдэнэтийн хевс гэж санагддаг. Маш олон ажилтнтай. Тэгэд ийм гоё үйлдвэртэй бүгдээрээ хамтдаа танилцъя. Манай Монголд юу байдаг вэ? Эрдэнэтэд амьдарч байсан манай Эрдэнэтээс төрсэн манай гадаадад ажиллаж амьдарч сурч байгаа хүмүүс байна уу? Цог яваад бүгдээрээ хевсний үйлдвэрээ харъя. Аав нь, ээж нь, хүүхэд нь хевсний үйлдвэрт ажиллаж байдаг хүмүүс байна уу? Бүгдээрээ хамтдаа явж үзье. За, утгагүй болцъя, үйлдвэр дээр болцъя. Хевс үйлдвэрлэхэд хамгийн анхан шатны дамжлага дээр би ирээ зогсож байна. За, энэ бол Малчны хотоос ирсэн ноос. Шуудагаар ирдгүү. Юугаараа? Би айгүй тийм шуудагаараа сэтгэж уушлаарэ. Чи юугаараа гинэ? Шууд задгаагаараа машинд бүр юм томоор ачигдаж ирдэм байна. Тэгээ одоо энэ ноос хэрхэн хевс болдгийг одоо намайг дагаад яваад үзэх үү? Бэлнэ. Би тэгтээ хевсний үйлдвэрийн бүсгүүчүүдийг надад туслана гэж бодож байгаа. Хевсний үйлдвэрийн одоо энд өөрөө юу гэлээ? Орхон инженеринг компани гүйцэтгэх захирал. Тэгээ өөрөө харж ганц харуулчихдаггүй. Баярлалаа, нэрээ утсаа өглөө. Нэмэх баяр гэдэг залуу байна. Нэмэх баяр бол намайг энд авчирсан. Тэгээ одоо цааш намайг хэн дөхийг би мэдэхгүй байна. Нэмэх ганц нүрээ харуулчихлаа. Айгу. Битэр танилцсан. Тэгээд нэмэх маань номинд ажилт юм байна тий. Номин констракшн анх ажилтдаг байж байгаад одоо Эрдэнэт хевс үйлдвэртэй орхон инженеринг менежмент буюу үйлдвэрийн барилга, сан захиралгаан болон үйлчлэгийг хариуцсан албаны захирлаар ажиллаж байна. Маш хариуцлагатай залуу. Надад бүх санамж, бүх анхааруулгыг өгсөн байгаа. Тэгээ энэс цаашаа би маш сахилга баттай явах хэвээр. Тэгээд хэлсний чин дагуу одоо бүх зүйлийг хүмүүстэй танилцуулчаад буцаад буугаад ирээ. За баярлалаа нэмхээ. За ингээд дараагийн дамжлага дээр ирсэн байна. За миний хажууд зогсож байгаа энэ бүсгүйг технологийн инженер даалгавар. Эрх үйлдвэрийн технологич инженер даалгавар. Тэ? Унган Эрдэнэтийн хөө? Үгүй. Архангах. Архангах сургуулаа төгсөөд нааш ирсэн үү? Тий, сургуулаа дөнгөж төгсөөд яг Эрдэнэт үйлдвэрт ирж илаа. Эрдэнэтийн бэр болоод ирсэн үү? Үгүй юу? Үгүй юм байна. За одоо гоё энэ юу вэ? Энэ хэсэг одоо яг самнах дамжлага гэдэг юм. Хойлох дамжлагаас хойдог ширхтийг угаагаад эмчүүдээ орж ирээд энэ хэсгээр одоо тууз үүсгдэг хэсэг самнахаас заадаж байна. Энэ одоо ингэ ширхтээс нь угаагаад хог тайлц тастагийн өдрийг яг таараасан эмчүүс хойлоо. Тэгээд яг энэ дамжлагаас дараагийн дамжлага руугаа туузах дамжлага руу шилжин. Ерөнхий манай эрх үйлдвэрүүд яг ширхтийг ноосон эрмэл үйлдвэрдэг хэсэг байгаа юм. Яг түүхийн эдээс нь хаваад самнаад задлаа тэгээд туулаад цуваад ээрэд тэгээд дан давхар эрмэл бэлддэг хэсэг. Ер нь 6 туузлах тэгээд нарийн зүй самхаараар нь тэгээд дээшээ цувах дамжлага самнаад туузлаад туузлах 1 2 3-аар ороод нарийн зүй самхаараар нь тэгээд туузлах 4 5 6 гээд цувах дамжлага эрх дамжлага эрхээсээ томруулаа орох давхардан орох эрчлэг тэгээд гогцаалдан орох уцаар бодох дамжлага гээд айгүй олон дамжлагтай манай хазар 20 болсон уу? Ер нь бол яг технологи 24-с 25 дамжлагтай. Технологи 24-с 25 дамжлагтай. За баярлалаа чи айгүй гоё тайлбарж өглөө. Ингээ барьж болох уу? Болно. Энэ яг одоо ингээ чиг. Энэ хараа угаацсан ноос.
Анх ноосны бобор эснийг санаж байгаа тийм манайхаа ингээд ийм гоё олцсон байна. Энэ наасны төр нь ер нь шар наасны төр. Шар наас гэж нэрлэдэг. Яг холион бас яг ноосоос өмнө цөлөөс шалтгаалаад цагаан ноосоор явна, шар ноосоор явна. Мөн байгалийн өнгөтэй гээд бор саарал өнгийн ноосоор явдаг. Тэр бүр юм. Чи ажилдаа дуртай юу? Ажилдаа дуртай. Юунд нь дуртай? Ийм алан дамжлагаар эцсийн бүтээгдэхүүн яг хийс үлдэж байгаа үлдэлт яг эрмэл үлдэх гэсэн гоё. Би яг ажлынхаа ингээд дамжлаг болгоныг харахад урам авдаг. Гүр урам авахаас өөр аргагүй юм байна. Надад ч гэсэн гоё юм. Дөнгөж орж ирээд юу ч мэдэхгүй зогсож байгаа. Надад бол бүр гоё юм бас. Амжилт. Өшөө зөндөө ирч хүч байгаа юм чи тэ энэ ирч хүчин тэгээ өшөө байж байгаа. За баярлалаа. За хоёул ингэж. За энэ одоо сая нөгөө энэ машинууд чи энд ингээд бүр олноороо ингээд байж байна. Тэгэхээр өдөрт одоо хичнээн ийм хөвөн утас нь гардыг одоо мэдэхгүй байна. За энэ миний ард бас ингээд хевсний үйлдвэрийн суграшка чинь ямар юу гэлээ? За би ээлх үйлдвэрийн дарга. Энэ ээлх үйлдвэрийнхаа. Яа энэ манай тоног хөрөмж маань 2015 онд шинээр Итали улсад үйлдвэрлэсэн суурьлагдсан. Үйлдвэрлэл манай суурьлагдсан тоног хөрөмж байгаа. Манай гол сүүлийн үед тоног хөрөмжөө бол технологийн шинжилгээр шинж сайжруулалт дандаа сайжруулж явж байгаа юм. Одоо тэгвэл хоёлаа энднээс гарсан тууцаа үзүүлэх үү? Тэгээ. Манай би суграшка гэд нэр өгсөн байгаа. За эндээс гарч байгаа тууз маань болохоор Энэ хараа. за энэ тааст ороодож самд машинаас гараад тэгээ энэ туусах машин буюу ноосыг жигдрүүлэн сунгах машинаар орж байгаа. За энэ машин болохоор бас манайх 2015 он суурьлагдсан GC30 маркийн шинэ тоног хөрөмж байж байгаа. Франц улсад үйлдвэрлэгдсэн. Бас ажлын мөтөж өндөртэй, хүчин чадал өндөртэй ийм шинэ машин байж байгаа. За бидний аялал үргэлжилж байна. Хаана гэж одоо бид нар дамжлагаа дамжиж явсаар агаад хамгийн гол цэг дээрээ ирсэн байна. Тэгээд хамгийн гол бүсгүүчүүдтэй бас зогсож байна. За бүгдээрээ танилцуулъя тэхөө. За Нэмэлгэр. хийгнэ. Нэм дэлгэр. За ням дэлгэр. За ням дэлгэр ихч маань 36 жил энэ хевсний үйлдвэрт ажиллаж байгаа. 85 оноос 85 оноос хойш. 7 сард орсон. 85 оны 7 сараас хойш өнөөдрийг хүртэл энэ мэргэжлээр ажиллаж байгаа ийм мундаг бүсгүй байна. Тууштай. За Батхан тонголог сургагч багш Эрдэнэ ТВ-с хавцад компани 83 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 37 жил. Атхан тонголог 37 жил. Ням дэлгэр 36 жил. Атхан тонголог ням дэлгэр гээд би хоёр шинэ найзтай боллоо. За тэгвэл миний баруун гар тал зогсож байгаа энэ хөрхэн алаг нүдтэй охин бол хамгийн бяцхан ажилтаа. Хэн блэ? Чулуун чимэг. Юу хийж ийн Нэгч туслагчаар чулуун чимэг хевсний нэгэгч туслагчаар ажиллаж байгаа. За одоо бүгдээрээ гоё танилцъя. Та гурав манай YouTube-ийн найзуудад гоё танилцуулаад өгөх үү те? Бидний ард юу байгаа лээ? UCI 03 Эрдэнэ ТВ-с компани хамгийн том, хамгийн нягт өндөртэй, хамгийн тансаг хевсийг нэгтгэх нэх машин байна. Яа. Хэдэн онд Монголд орж ирсэн бэ энд? 2015 онд 16-нд угсраад ингээд одоо 4 жилдээ ажиллаж байгаа. 4-5 жилдээ ажиллаж байна. Бас нэлээд залуу машин байна тий. Тэгэхээр бас манай хевсний Эрдэнэ хевсний үйлдвэр маань хевснийхаа чанарыг, өнгө үзэмжийг сайжруулахын тулд үргэлж сүүлийн үеийн шинэ технологиг ашигладаг гэдэг нь ингээ харагдаж байна тий. За одоо хэдүүлээ хаанаас нь харуул гоё харагдах уу? Энд ингээд миний ард амар маш олон утас байгаа байхгүй юу? Чи ингээд нийтдээ 16,000 ширхэг өслөг ноосоо утас байгаа. Ханы ноосоор хийсэн. Өнгөнд оруулсан. 16,000 ширхэг утсыг энийг машинаар ингэж тогтоосон юм уу? Өөрсдөө тогтоосон юм уу? Өөрсдөө ингээд гар ажиллагаар бүх сүлгээгээ хийдэг нэг машин л байгаа. Тэгээд 16,000 ширхэг өнгөө утастай. Дээр нь 4,000 ширхэг энэ үнцэн суур ингээд осноо утастай. Нийтдээ энэ машин маань 20,000 ширхэг утсаар цэнэглэгдсэн байгаа. Тэгээд хевс үйлдвэрлэх процесс явна. Хоёр давхар зэрэг нэхэд. Яа, амар үнэхээр мундаг байна. За тэгвэл хэдүүлээ үзийдэх үү? Танилцуулаад яа. За одоо нямдэлгэр жоохон микрофон барь яах вэ? Өслөг утас. Одоо хевсийг нэхийн тулд бид нар хевс нэхэд оролцдог бүх төрлийн утсаа эхний ээлжинд сүвлэж, цэнэглэж бэлддэг байгаа. Цэнэглэхийн тулд одоо энэ маань ингээд
ноос уцаар хийсэн бислэг ноос уц. Энийгээ ингээд цэнэглээд урагшаа дамжлагын цэнэглэгч сүвлэгчүүдээр ороод урагшаагаа одоо нэг зон руугаа очноо гэсэн. Ингээ явчих. Ингээ араас нь дараад дотор нь орохоор гоё гинөө. Тэгж үзэх үү? Уулын тийштэй кантарыг ингээ орохоор айгуу гоё. Хэдүүлээ одоо тэгвэл бүр гоё дотор нь орё. За одоо энэ ингээд 18 үнийгээ өнгө утсныг кантар гэж нэрдэг байхгүй юу? За кантар маань ингээд 18 ширхэг кантартай байгаа. Энийгээ нэгдлийн 1 2 гэж тоолоод ингээд 18 ширхэг. За энэ машин дээр маань үндсэндээ 8 өнгө утас хэвс үлддэг. Ингээд доороосоо 1 өнгө, 2 өнгө, 3 өнгө, 4 өнгө дээшээ гараад 5 6 7 8 гэд 8 өнгөө утснаа урагшаага сүлгэлж орсон байгаа. Түрүү чи нөгөө бидний анхны харсан ноос маань ингээ угаагдаад цэвэрлэгдээ, шигшигдээд явсараад, дээрглээд явсараагаад энэ эцсийнхээ одоо юун дээр ирээд хивс болж байна те. Тийм. Ийм гоё юм. За ийшээ харахыг харахаар намагнаш. За одоо би ийшээ гүн заяа. За. Яна утаснуудыг яаж вэ те? Аяр сүртэй нэ. Ийм гоё юм. Хивс маш олон дамжлага дамжиж ийж маш олон хүмүүсийн ур ухаан, сэтгэл зүрх те хөдөлмөр цаг хугацаа орж иж бүтдэг болохоор бүгдээрээ гэрийнхээ хивсийг хайрлаа шүү. Тийм үү? Манай ажилчдын 80-аас 90% нь октод хүүхнүүд байгаа. Оо 80-аас 90% нь октод бүсгүйчүүд байдаг гэж чинь те. Өстө тэгвэл шалжгансан. Та хүүхнүүд гоё ээж шигч ингээд гоё бүсгүүчүүдийн сэтгэл шингэсэн ингээд сайхан хивсэн байна. Гэрээ эцэгтэй нарын те. Тэгээд Японд хийсэн хамгийн их одоо борлуулалт хийгдсэн Япон, Хятад, Орос, Казахстан, тэгэл Герман, Испани, тэгэл ердөөсөө Европын 20 гаруй орно. Цэс руу орж байгаа юм. 8 өгийн утсан биш ээ. Хичүүлээ 8 өнгө. Оо 8 өнгө 16 мянган ширхэг уцаага шүү дээ одоо. Герман ингээл ингээ өнгөөр хараа 1 2 3 4 5 6 7 8 өнгө. 8 өнгийн 16 мянган ширхэг утас энд байгаа. Тий. Одоо энэ маань урагшаа ингээ сүвлэгдээ явсан процессыг Сүвлэгдэх хэсэг нь аль нь тэгэл та. ингээ сүвлэг. За нөгөө 8 өнгийн маань утас маань үндсэндээ яг сүвлэгцээр яваад энэ ингээд энэ 8 öngийнхаа юунд сүвлэгж байгаа. Энэ их гоё юм. Гарч ирнэ эндээс чинь. Тийм байна. Одоо ингээл нэг ширхэг утас. Нэг өнгөө утас нэг юм сүвлэгж байгаа. Тэгээ энэ маань урагшаага ороод Ойлгоцсон. Одоо энэ утас чинь ийшээгээ ийм биш хөдлөд нэг нэгээр ингээд байж байгаа тий. Нэг 8 20 утас энэ лөө орох хэвээр. за хэдэн жил ажиллаж байна гинэ? 33 жил. Гоё. Яг энэ машин дээрээ юу? Энэ нөгөө сайхан яасан тийм шүү дээ. цоорлогдсон. Тэрээс өмнө ер нь бүх машин дээр явж. Тэгшээ гэдэг энэ бүсгийг одоо 33 жил ажиллаж байгаа. Тэгээд юу нэг анх ингэж би нэг хевс нэгж үзэж байхад ингээд явцдаг гэсэн байхгүй юу? Ингээд нэг юм дэгээ гар хэсээрөө. Тэгээ ингэж явж яснаа ахаад нэг ийм сараалжин төмрөөр дээрэс нэг ирсэн гар хэвс. Тий. Тэр одоо байгаа. тэр ахгүй. Тэр гараар ингэж явдгийг чи одоо Энэ гүйцэтгэж байгаа үүрэг энэ гүйцэтгэх тэр гараар ингэж завчих чи. тэрний чинь би нөгөө 10 жил байхдаа үйлчлэх хөтөлбөрийн хичээл дээр хийдэг байсан. Хөдөлмөр сургалтын хичээл дээр дандаа тийм нөгөө гар хэвснэх үлдэг байсан. Тэгээ уг нь би зүгээр боддог байхгүй юу. Гэртээ ийм нэг жижигхэн юм юутай бол өөрөө ингээл тэ ингээд суучих юмсаа гэж хаяа боддээ. Тэгсэн чинь одоо юу тех бүх юм ингээд ийм Одоо хамгийн сүүлийн үед Бельгиэс орж ирсэн 5 метрийн өргөнтэй. Тэгээд 8 хоорын утастай. үгүй эн чинь ингэж байгаа юм биш үү? Хоёр хевсийг 5 метрийн өргөнтэй байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр нөгөө өнгө нь өөр болохоор 250-250-аар ингээд хоёр өөр. Би ч тараа энэ талтаа нэг өөр өнгө энэ талтаа гарч ирэхдээ би айгу гоё өнгүүд харуулаа гарч ирсэн шүү дээ. Тий. Тэгээд яг ямар өнгө хэвснэхүү тэрэндээ зориулаад Бид нар талаас нь энэ талтаа гаргах. Тэгээ одоо тэгвэл хэдүүлээ өслөг талаас нь нарыг тэгээд нөгөө хевсний үйлдвэрийнхэндээ бас маш их баярлж байгаа. Нөгөө орж үзье. Би өөрийнхөө одоо үзэгчдэд үзүүлэх гэсэн ингээд миний хүслийг хүлээж авсан бас танай удирдлагууд олон бүх хүмүүст их баярлж байгаа. Тэгээ бүгдээрээ одоо
хэвс болсныг очиж харъя. Тэхөө Япончуудын захиалгаар ингэж хийж Захиалгаар байна. хийж байгаа. Ямар гоё одоо ийм бор өнгийн хонь зөв миний ярьж байгаа цагаан өнгийн хонь гэд хоньноос гардаг энэ носнуудыг яг өөрийнх нь өнгөөр ерөөсөө өнгөнд оруулаагүй натуралаар нь ингэж хийж байгаа. Япончууд захиалсан. Япончуудын захиалга маш их байгаа юм байна те. Тийм 8000 м2 энэ сард үйлдвэрлээд одоо түрүүчийн яцсан одоо энэ дараагийн 2 дахь ачлалтынхаа хэвсээ бэлтэж байгаа. Энэ хэн гоё байна, өнгө нь гоё байна те. Тэгээд төрөө энийг ингээд нөгөө хүмүүс чанар шалгагч нар шалгаж байсан те. Энд өө байна уу, юу байна гэд бүгдийн шалгаад хураагаад ингээд өдөрт ер нь танай хүчин чадал хэдэн метр квадрат хэвс хийх вэ? Яг энэ эцээрээ бол ингээд 1200 1300 тухайн сарынхаа үйлдвэрлэлтээс эцээр гарахаа юугаа тухайн сарда төлөвлөө тооцоолоо гаргачихдаг. 1200 яг хүчин чадал бүрэн ажиллаж байгаа үед 2500-аас 3000 м2 дэвс эцсийн бэлэн хэвс болгож гарна. Эрдэнэт хэвс өдөрт одоо яг энд байгаа машины хүчин чадлаар ажилчид бүрэн ажиллахад 3000 м2 хэвс бэлэн ингэж хөргөлж тавих нэ. За тэгээд баярлалаа бүсгүүчүүдээ. Ингээл нөгөө юм хүнд танилцуулж байгаа. Тэгээд надад хандж байгаа гэж бүх юм чин гоё байлаа. Тэ амжилт. Тэ бид нар бүх мэрэгчлийг одоо нэг нь л байхгүй бол бидний амьдрал жоохон хэцүү те. Тийм тэгэхээр мэрэгжил алган сайхан мэрэгжил алган одоо хүнд дандаа хүний амьдрал ахуй юу эрүүл мэнд бүх юмд хэрэг болдог тийм ээ. Тэгээ би өөртөө чадлынхаа хэрээр одоо өөрийнхөө үзэгчдэд хэвсний тухай ойлголт өгөх гэж хичээлээ. Надад маш сайн тусалж чадсан хоёр бүсгүүдээ маш их баярлалаа. Тэгээ ажилд нь, амьдралд нь, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд гоё үргэлж юм гоё цоглогоорой байгаарай. За өөрт чинь ч гэсэн маш их баярлалаа. Манай хэвсийг тэгээ ард түмэндээ сайхан сурчлаад шөө манай хэвсийг бас ингээд таниулаад тэг бид нар ч гэсэн бас тэр чинь маш их тустай. Тэгээ өөрийн чинь ажил хамгийн өндөр амжилт хүсье. Үргэлж өстөө цоглог байгаарай. Айсаа шууд тий. За илээ ингээ. Гой цаг ирнэ. Сайхан цаг ирнэ, тийм ээ? Тэгээд та бүхэндээ бүгдээрэнд нь амжилт хүсье. За айгуу хөөрхөн бүсгүйчүүлтэй цог байлаа. Чука түрүүч манай дүү охин чи хэм блэ чулуун чимэг маань ажлаа хийлээгээд үлдсэн. Одоо ингээ бүсгүйчүүдийг ажилд нь оруулъя. Одоо тэнд яг ингээ дугарч штэ хэвснээ машины чимээ. За удахгүй уулзъя.